Сайн байцгаана уу? Намайг Солонгох гэдэг би уушигны ба дотроо эмч мэргэжилтэй. Өнөөдөр та бүхэндээ судасны хатуурлын шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэхэд сармис ямар ач холбогдолтой талаар танилцуулъя. Зүрх судасны шалтгаанд өвчлөлийн бүтцээр наваад үсэх юм бол зүрхний шигдээс бараг 50% эзэлдэг, тархин цус харуулах явдал бол бараг 25% эзэлдэг байгаа. Эдгээр өвчнүүдийн үндсэн шалтгаан нь юу вэ гэхээр артерийн судасны тов руу татуурал буюу атеросклероз гэдэг ийм шалтгаан байдаг. Тэгэхээр энэ нь бол эд эрхтний тэжээлийг хомсруулдаг. Ингэснээрээ бол үйл ажиллагааг нь алдагдуулдаг ийм шалтгаан байдаг. Тэгвэл атеросклероз гэж юу юм бэ гэдгийг тодорхойлох юм бол энэ нь бол артерийн судасны хананд холестерин хуримтлагдаж судасны ханыг зузааруулад сүвийг нарийсгадаг. Ингэсний улмаас бол тухайн эрхтний цусан хангамж дороотож хүчил төрөгчийн болон шин тэжээл бодисын хангалт муу байснаас болоод үйл ажиллагаа нь алдагддаг. Ийм үр дагавар гардаг байна. Ямар нэгэн байдлаар энэ нарийсан судас маань бүглэрх юм бол эдисийн хүчлийг үүсгдэг байна. Судас хатуурахад ер нь бол хүн нэг сайн мэдрэхгүй, энэ ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр судасны хатуурал 50, түүнээс дээш хувь болсон тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэгэхээр ямар шинж тэмдэг илэрх нь бол ямар эрхтний цусан хангамж дороотсноос хамаардаг байгаа. Зүрхийг тижээж байдаг тэр судас нарийсч хатуурах юм бол ачаал авах үед цээжээр өвдөх, цээжээр дарж өвдөх, хатгаж өвдөх гэсэн ийм шинжүүд гарахаас гадна явандаа бол зүрхний дутагдалд хүргэдэг байх нь байна. Тархийг тижээж байдаг судасанд нарийсл үүсэх юм бол аль хэсэг нь нарийсж байгаасаа шалтгаалаад гар хөл бадаарах, хил ам дарвигнах, мөн хараа үе бүрэлцэх, хил ам ээдрэх тийм ээ, нүүрний булчин сулрагч гэдэг юм уу, янз бүрийн шинжээр илэрч болдог байх нь байна. Хөлний судас нарийсах нь бас их элбэг тохиолддог. Тэгэхээр хөлний судас тов руу татуурлын улмаас нарийсж байгаа тохиолдолд хүн явж байгаад өвдөлтөөсөө болоод зогсож амрах шаардлагатай болдог байгаа. Хэрвээ энэ судас маань бүглэрх юм бол хөлний үхжил явагдаж хөлөө тайруулахаас өөр аргагүй болдог байх нь байна. Мөн бөөрийн судас нарийсах нь даралт ихсэх шалтгаан болдог байна. Гэх мэтчлэн аль эрхтэнд гарч байгаасаа шалтгаалж янз бүрийн шинжээр илэрдэг байна. Холестерин яагаад судасанд ингэж бөөгнөрч, цугларч ихсээд байдаг юм бэ гэдэг ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр холестерин гэдэг маань ер нь бол судасыг дотор талаасаа гэмтсэн байгаа хэсэг дээр нь очиж ингэж нялагдаж, тэр хэсгийг нь бол ингэж чигжиж өгөх ийм үүргийг гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бид нар судасны хамгийн дотор талын ханыг гэмтэх тэр хүчин зүйлүүдийг сэргийлэх нь их чухал байдаг. Тэгвэл ямар шалтгаанаар судасны дотор талын хан гэмтдэг вэ гэдгийг тоочж үзэх юм бол нэгдүгээрт нь чихрийн хэрэглээ байна тий. Сахарын өвчтөй хүмүүст бол сахар 5 ммол гэсэн энэ хэмжээнээс цуснд илүү байгаа тохиолдолд бол бас их судасны ханыг гэмтэх нөлөө ажиглагддаг байгаа. Тэгэхээр энэ гэмтсэн газар нь бол холестерин цугларна гэсэн үг шүү дээ. Зөвхөн холестерин биш, бас төрөл бүрийн өрөвслийн эсүүд бас цуглардаг байгаа. Ягаад гэвэл тэр холестерин буюу бага нягтралтай липопротеид гэдэг энэ нэгдэл нь бол байнга эсэлдэх хандлагатай байдаг, байнга архаг өрөвслийг үүсгэж байдаг. Тэгэхээр цусанд архаг өрөвсөх явагдана гэдэг маань тэр айжмдаас сорвжиж хатуурч судасыг нарийсах ийм нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр энэ хүчин зүйлд бол сахар, мөн тамхины утаа, архины хэрэглээ, тамхины утаанаас гадна бас агаарын бохирдол, мэрэгжлийн хортой нөлөө гих мэтчлэн ийм шалтгаанууд ордог байна. Мөн хөдөлгөөн багтаа амьдралын хэв маяг нь судас хатуурахад бол нөлөөлдөг гэдэг нь эдгээр хүчин зүйлүүд бол батлагдсан зүйлүүд байгаа. Судасыг хатууруулахгүй байх энэ сэрэмжлэх энэ явцыг бол аль болох залуугаас эхлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ процесс маань бол бас удаа явагддаг ийм процесс байгаа. Тэгэхээр залуу хүмүүс ч гэсэн ийм судасны хатуурлаас сэргийлж явах нь их чухал байдаг. Үүний тулд бид нар төрөл бүрийн бас хүнсэндээ төрөл бүрийн тийм судасны гэмтлээс хамгаалж байдаг ийм хүнсийг хэрэглэх нь чухал байдаг. Судасны гэмтлээс хамгаалах нөлөө нь батлагдсан хэд хэдэн хүнснүүд байдгаас хамгийн нэгдүгürt бол сармис ордог байгаа. Тэгэхээр сармис бол цусыг шингэлэх, мөн даралтыг бууруулах,
судасны ханы уян хатан чанарыг нь сайжруулах гэсэн ийм нөлөөнүүдийг агуулдаг байх нь байна. Тэгэхээр эдгээр нөлөөг бол бас ингээд дэлгэрэнгүй аваад үзэх юм бол нэгдүгээрт нь бол одоо судас маань холестерины цуснд холестерины зохистой харьцааг бол хэвийн байдалд нь оруулж өгдөг байгаа. Зохистой харьцаа нь бол их нягтралтай липопротеин, бага нягтралтай липопротеин хоорондын харьцаа нь бол 1-ийг харьцан 3 байх ёстой байдаг. Тэгэхээр энэ алдагдсан тохиолдолд бол холестерин цугларах хан дээр, судасны хан дээр цугларч эсэлдэх ийм хандлагатай болдог байгаа. За хоёрдугаар нэг нөлөө нь бол судасны уян чанарыг сайжруулж өгдөг. Тэгэхээр алицин гэдэг бодис нь судасны уян чанарыг хангаж өгдөг болох нь судалгаагаар батлагдсан байна. За мөн одоо судсыг тэлэх нөлөөтэй азотын эсэл одоо сармис хэрглэж явах явцад бас үүсэх хандлагатай болдог нь судасны гэлгэр одоо булчинг сулалж өгөх ингэснээрээ даралтыг бууруулах нөлөөтэй байна. Мэдээж хэрэг сармис эдэд маш өндөр даралт бол буухгүй. Гэхдээ бага хэмжээний даралт тийм ээ дөнгөж одоо даралт ихсэлтийн эхний үед эдгээр бол сармисны ханд хэрэглэх нь судасны даралтыг бол 5-аас 10 миллимол мөнгө усны багнаар одоо бууруулж байдаг байна. Алицинээс үүсдэг ION гэдэг одоо ийм бодис нь бол бас ялтас эснүүдийн хоорондын наалдах процессыг бол саатуулж байдгаараа одоо цусыг шингэлж өгдөг. Одоо судсан дотор бүлэн үүсэх энэ процессыг сэргийлж идэг байх нь. Тийм болохоор одоо сармисны бэлтгэлийг байнга хэрэгэлдэг, хүнсэндээ байнга сармис хэрэгэлдэг хүмүүс бол 7-оос хагалгаанд орохоор бол 7-оос 14 хоногийн өмнө эдгээр ягаа бол бас зогсоохон зүйтэй байдаг. Энэ нь бол бас нөгөө хагалгааны дараа цус бүлгэнэлтийг одоо саатуулахгүй тулд сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авах хэрэгтэй байдаг байна. За саримсанд бол олон тооны витаминууд, эрчүүд агуулгадж байдаг. За селен бол бас их хангалттай хэмжээгээр байдаг учраас тэр нь бол одоо цусыг нөхөн төлжүүлэхэд сайнаар нөлөөлдөг байх нэ. За саримсны энэ олон давуу талыг одоо хүн болгон бас ашиглаж чадахгүй байдаг нь юутай холбоотой байдаг вэ гэхээр сармис маань өөрөө маш их тод хурц үнэртэй байдаг. За мөн одоо ходоо цочрох нөлөөтэй байдаг. Тэгэхээр саримсыг орчин үед бол боловсруулж нанотехнологийн аргаар хар сармис бэлддэг болсон байгаа. За энэ бэлтгэл нь бол ходоо цочрох, за янз бүрийн одоо төрөл бүрийн үнэр гаргах энэ одоо сөрөг талууд нь бол арилсан байдгаас гадна түүний одоо флавоноидууд болон дотор нь агуулгадж байдаг алкалоидуудын хэмжээ нь 20-30 дахин нэмэгдсэн байдгаараа их давуу талтай. Тэгэхээр энийг бол манай монс хүнс үйлдвэрт бол ийм нэг савлгаанда 4 хар сармисны одоо салаа орсон ийм хэлбэрээр ийм туналтаар бол хийж бэлдсэн нь бол бас одоо зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, за мөн хөнгөн хэлбэрийн үед эмчилгээний нэг хэсэг болгож хэрэглэхэд маш их одоо зохимжтой ийм хэлбэрийг гаргасан байдаг байгаа. Суд сатуурхын өвчнийг сэргийлэхэд бол дээрх нэрлсэн хүчин зүйлүүдээс зайлсхийхээс гадна өдөр тутам урьдчилан сэргийлэх буюу эмчилгээний зорилгоор хар сармисны шот бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.